Дэлхийн бүх хүмүүс чиний төлөө биш, чиний анхаарлын төлөө байтаж байна. Яагаад гэвэл чиний анхаарал хаана байна? Тэнд чиний энерги урсаж, тэнд чиний бодит байдал бүтээгдэж байдаг. Бүгд үүнийг мэддэг. Тиймээс тэд чамайг догтлуулах, баярлуулах, айлгах, атгаархуулах зэрэг сэтгэл зүйн бүх аргуудыг ашигладаг. Зөвхөн нэг зорилготой анхаарлыг чинь татах, барьж байлгах, буцааж суллахгүй байх. Анхаарал чинь тэдний систем бармууц юу худалдаж авахыг, юунд итгэхийг, юунд дуудлах, юунд баярлахыг алхуурхан чиглүүлж эхэлдэг. Чи сонголт хийж байна гэж бодож байгаа ч үнэндээ чи өөрөө тэдний сонголтод боссон байна. Тиймээс хамгийн том эрхчлэл бол анхаарлаа хаашаа, хэн, юунд, хэр удаа хандуулахаа сонгож сурах. Анхаарлаа хамгаалж чадвал чи өөрийн бодол, өөрийн амьдрал, өөрийн ирээдүгээ хөдөлж эхэлнэ. Тэгвэл энэ үнэтэй капитал буюу анхаарал гэж яг юу юм бэ? Шинжлэх ухааны яаж тайлбарладаг вэ?